Би тэгээд яг сугаас солиё. За амар бэлэн шин дээ. Найз залаа наа ингэ суугч юм бат. За. Хоёулаа унтъя гэсэн чинь. За. Уулгам чинь бэлэнтэй. Аюултай тий. Яа араас нэгэд. Хэнийг хэлээд байгаа юм шиг. Тэр охиныг тэгээд байгаа юм уу шиг. Болохгүй шүү. Оронд нь намайг тэг. Юу гэсэн чиг. Аюултай юм яриад идэнэс тий. Яа та давтуусанд ч ихсэлж байгаа сте. Ханахаар ихсэлж чинь тий. Би автобусанд сайн сууж байгаа юм. Хаяач ингээл тэр олон хүний зовлон навш гэж. Тэнд мөн Германы хулгайчилж авдаг байх. Гэтэ ингээд бас ингээд жоохон алхаад бодоод ах нэг Германы хулгайч болцоо авдаг. Хоо гэж бодож. Тэр хамгийн новши мэдрэмж чинь нэг юм Герман олцохоор орцохоор нэг гоё байдаг те хажуугаар яв гэж. Тийм байхгүй ингээд чигээрээ уушаа яваа тэгэл ингээд нэг юм бокс байж байгаа ингээд тэрийг ингээд ингэчгээр нэг юм гим нүгэл болохгүй шүү дээ. Ингэж явна. Араас нэг юм ингээд. Тэгээ нөгөөдх нь заавал ингэх гээл агүй хэцүү. Бүхэм ингээд хоёр гараа өрөхгүй болохгүй те. Иргэдэн хүмүүс чинь хулгаач болчих гээд ингээд доогоор ингэчих гээд байгаа юм шиг нэг хүмүүс харчих гээд би хулгаач шамтай адилхан би хулгаач дургүй энэ төр гээд ингэж явна. Тэгэхээр бас ингээд өөрийнхөө уцыг бол Германдаг хамгаалаа авчмаар байгаа байхгүй. Нэг олигтой устай биш ингээд өндөрт өргөө яваад чадахгүй шүү дээ. Хэцүү те. Германы хулгаач нар зүгээр. Би зүгээр нэг удаа автобусанд ингээд явж ирсэн оюутан байсан ингээд медалт багшийн дэд рүү ингээд аагураар юм хэлүүлэх гээд. Тэгсэн чи кондукт би зоцоогоор унчихгүй хавар амар ядардаг шүү дээ тий. Гит бүр амар ядардаг тий. Кондукт намаас хөө ахын дүү сэрээгээд ингээд ирсэн чи сая чиний ноутбукийг хүн буучлаа. Юу аваад гүүгээрээ гшат оозааг буугаад ирсэн гүүх гэсэн чи хүн бэд хинч гүүхгүй байгаад байгаа юм чи яах юм бэ? Би бүр ингээд хэнийг хөөх юм бэ гээд ямар ч тариа зүсийг хараагүй ингээд гүүж байгаа юм байхгүй ч ямар ч нөөт барьцсан юм байхгүй. Тэр үчиг нүд ингээд ээлж авч нэг юм галт төмөр гарцсан юм шиг ингээд би нөөд ингээд улаан нүдэлцэн ингээд ноутбук гээд хөөх хүний хилцүүл миний эд болон бүгд гүүх гээд байгаа байхгүй ингээд тэгсэн автобус нь яваад өгдөг шээс тий ямар хүн байсан автобусны араас гүүгээд биш та. Тэгэл бүр ингээд дүн мөн бодогдоод амьдрал ингээд ертөнцийн хангалт ингээд унжиж байгаа байхгүй ингээд тэгээ буцаа сургууль руу ингээд алхаал ингээд супермаркет харагдаад шууд ингээд ороод 75 аваад бүгдийг нэг амьсгаагаар уугаал амар орилоод шууд газар унаад өгчээ гэж боддөг юм лээс. Хэцүү шүү хэцүү. Тийм байна. Тэгээ одоо энэ орцонд нэг юм байна тий. Дуудлагаар хаалга онгоолгоно гэдэг. Бид нар хаалгаж хойшлох хэрэг байна уу?